За хай энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. За би ер нь бол бичлэгүүдээ одоо сүүлийн үеийн бичлэгүүдийг бол нэлээд зайтай хийж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр мэдээж би одоо ингээд нэгэнд энэ бичлэгүүдээс өөрийн амьдрал дээр хэрэгжүүлж байгаа болохоор надад аль нь илүү үр дүнтэй байна гэдгийг өөрийнхөө амьдралд харж иж дараагийнхаа бичлэгүүдийг хиймээр санагдаад ингээд жоохон зайтай хийж байгаамаа. За тэгэхээр түрүүний бичлэг дээр бол юу явагдсан бэ гэхээр ерөнхийдөө яг өөрийнхөө одоо ямар шин дүр төрхийг бүтээхэд хэрэгтэй тийм одоо зөвлөмжүүдийг гэх юм уу да өгсөн байгаа. За одоо энэ удаагийн бичлэг дээр бол яг одоо амьдралд бодтойгоор ашиглагдах тийм зүйлүүдийг ярилцсанаа. Тэгэхээр түрүүний бичлэг дээр би талархлын тухай ярьж байгаад одоо дараагийн бичлэг дээр болъё гэд хэлсэн байгаа. Тэгээд талархлаг гэдэг маань ерөөсөө талархал гэхээс илүүтэйгээр яг өөрийнхөө одоо яг бодит амьдрал дээр байнга хэрэгжүүлж байх ёстой хэдэн дадал зуршлын талаар ярилцъя. Одоо шинээр одоо бид нар өөрийгөө бүтээх гээд байна шүү дээ. Одоо би өөрийгөө шинээр бүтээх гээд байна. Тэгвэл яг энэ шинээр бүтээхийн тулд шин дадал зуршлуудыг өдөр болгон тогтмол амьдралдаа хэрэгжүүлэх тэр дадал зуршлуудын талаар хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол дадал зуршил гэдэг маань ер нь шин зүйлийг ингэж хийхэд бол эхлээд айгүй хэцүү хиймэргүй санагдах ч гэдэг юм уу иймэрхүү байдаг. Гэхдээ ингээ хийгээд ингээд удаан ирэхээр тэр дадал зуршил нь таны амьдралд юу гэдэм юм бэ гэхээр итгэл үнэмшил болоод тэр итгэл үнэмшил нь та бидний амьдралыг одоо өөрчлөх их үүсэр болоод байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Тэгэхээр одоо би яг өдөр тутамдаа хийх үйлдэлүүдийн тухай ярилцъя гэж бодож байна. За би өөрийнхөө өдөр тутамдаа хийх үйлдэлийг би хийдэг үйлдэлүүдийг та бүхэндээ хуваалцъя. Яг гэвэл энэ та нарт хүмүүст ч бас хэрэгтэй байх гэж бодож байна. Хүн гэдэг амьтан чинь ийм шин ирээдүйн шин дүр төрхийг одоо бүтээх гээд байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд сөрөг итгэл үнэмшил, сөрөг зүйлүүдээр амьдралаа ингээд блоклоод, цоожлоод бүх юмнаас ингээд хаалттай хайр сэтгэл байсан ч блоклцсон, локлцсон сөрөг зүйлэр мөнгө эдийн засаг байсан ч гэсэн блоклцсон. Тэгээд дээрэс нь гэр бүлийн уур амьсгал харилцаа байсан ч блоклцсон, гоо сайхан эрүүл мэнд байсан ч блоклцсон, эд баялаг байсан ч блоклцсон. Ерөөс амьдралынхаа бүхэл талбарт бүх зүйлүүдийг блоклоод цоожилцсан байсан байх нь шүү дээ. Эерэг зүйлүүдийг орж ирэхийг одоо таслан зогсоодсон байсан биз шүү дээ. Тэгэхээр одоо тэгвэл энэ блокон тайлаад одоо цаашид эерэг зүйлээ хаалгыг нээгээд сөрөг зүйлүүдийн орж ирэх хаалгыг цоожлно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний яг энэ зутамд одоо яг энэ эерэг зүйлийг орж ирэх энэ блокийг нээх эерэг одоо энэ сүргийг хаах сүргийг өөрөөсөө үгүй хийж одоо юу гэж гэмтэй сөрөг зүйлийг амьдралдаа мэдрэхгүй оруулж ирэхгүй байхын тулд одоо эерэг зүйлсээ хаалгаагаа нээхийн тулд нэгдүгээрт, хоёрдугаарт тэр квант ертөнцид байгаа шин дүр төрхийг амьдрал дээрээ буулгаж ирэх төсөөллийн шин дүр төрхөө амьдрал дээрээ буулгаж ирэхийн тулд энэ дадал зуршлууд маш их хэрэгтэй гэж миний хувьд бол үзэж байна. За нэгдүгээрт өглөө сэрэнгүүтээ төсөөл одоо тэмдэглэлийн дэвтэр хөдлөх, өдөр тутмын тэмдэглэлийг хөтлөх, өдрийн тэмдэглэл гэсэн үг шүү дээ. Өглөө сэрэнгүүтээ өдрийн тэмдэглэл хөдлөнө. Дөнгөж сэрчээд 30 минут хэрэгтэй яа тийм бэ гэхээр хүн дотоод оршихуйтайгаа холбогдсон байдаг. Яг тэр мэдрэмжин дээрээ одоо өөрийн өдрийн тэмдэглэлээ хөтлөх, өөрийн
сэрсэн мэдрэмжээ хөдлөх, өөрийн талархаж явдаг зүйлээ бичих гэдэг ч юм уу энэ зүйлүүдийг тэгээ дээрэс нь манифест, залбирал гэдэг бүх зүйлүүдийг ингээд төвтөртэйгээр хуваалцах нь айгүй чухал юм шиг надад санагддаг. Тэгээд айгүй юм дотоод оршихуйтайгаа холбогддог. Өглөө ингээд сэрэнгүүтээ дотоод оршихуйтайгаа холбогдоод тэгээд залбираад төсөөлөөд манифест хийгээд тэгээд ингээд дэвтэртэйгээ ярилцсан гэсэн үг. Тэр дэвтэр чиний нэг дүр төрх одоо тэр дотоод энергийн квант ертөнцид байгаа тэр дүр төрхтэйгээ ярилцсана гэсэн тийм гэж би бол хувьдаа ойлгоод тэр юунтэй өдрийн тэмдэглэлийг өглөө сэрэнгүүтээ аль болох нэг 4-5 цагийн үед байвал илүү үр дүнтэй санагддаг. Тэгээд дараа нь босоод шууд жингээ үзээд усаа уугаад одоо яг тасгалууд орно. Дэвтэр дээрээ өглөөний тэмдэглэлээ өглөө сэрсэн мэдрэмж бүх юм хуваалцчаад тэгээд шууд босоод яа тийм ээ гэхээрээ одоо нэг аяг ус уугаад тэгээд тасгалаа хийдэг. Тасгалаа хийчээд хамгийн сүүлд нь бясалгал хийдэг. Ер нь бол бүх бие организмаа хөдөлгсөн, дээрээс нь дотоод оршихуйтайгаа холбогдсон гадаад бие организмынхаа булчин шөрмөсгөө бүх юмтайгаа харьцсан болохоор одоо би яадгүй гэхээр бясалгал хийдэг. Бясалгал гэдэг маань бол ерөнхийдөө нэг амар амгалан оршил гэдэг ч юм уу те энэ тийм зүйлийг мэдрэхийг хичээдэг. Ямар нэгэн ирээдүй бөгөөд өнгөрсөнд би ерөөсөн санаа зовхгүйгээр яг одоо байгаа миний бие тасгал хийхээр миний булчин тэ яаж хөдөлж जैन тэр болгоныг ингэж мэдрэхийг хичээдэг. Тэгээд дотоод оршихуйтайгаа дэвтэртэйгээ ярилцсан болохоор дотоод оршихуйд ямар одоо сөрөг болон эрэг ямар мэдрэмжүүд төрж байна. Тэр болгоныгоо ингээд дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа бясалгалдаа ордог байгаа. За ингээд ер нь бол бясалгал хийснийхээ дараа төсөөллийн залбирал чинь бүх зүйлүүд чинь өглөө дэвтэр өдрийн тэмдэглэл бичиж явах үеийн явцдаа болдог. За өдрийн тэмдэглэл бичихтэй хамгийн нэгдүгээрт нь өглөөний сэрсэн мэдрэмжээ бичнэ. Өглөө сэрхэд таатай байна уу, гоё байна уу, сайхан амарч уу, эсвэл таагүй байна уу, хэцүү байна уу, нэг л ингээл амарсан шинжгүй байгаад байна уу те тэр болгоныг ингээ хуваалцдаг. За хоёрдугаарт нь өдрийн хийх зорилгоудаа бичдэг. За би өнөөдөр мацаг барина. За би өнөөдөр одоо юу ч гэдгийг нэг шинэ хичээл үзнэ гэдэг ч юм уу. Өнөөдөр би гадуур явна, дэлгүүр орно гэдэг ч юм уу. Нэг ийм өдөр тутмынхаа хийх зүйлээ бичдэг. За 3 дугаарт нь яа гэм бэ гэхээр зорилгоо бичдэг. Ирээдүйд зорилго юутэй болмоор байгаа, яамар байгаа. Тэгээд зорилго бичгээр яа гэм бэ гэхээр та төсөөл бичгээр өөрийн гараар бичгээр төсөөлөл явагддаг танд. Тэгээ нөгөө төсөөлөл явагдахаар төсөөлөл ингээд явагдахаар танд илүү юм ихтгэл төрдөг гэсэн үг. Ер нь бол та яг одоо жишээ нь машинтай болъё гэхэд яг хаана бариултаа аль талдаа өрүүлтээ ямар загварын ямар машин дотор суудлал нь ямар байх хэвээр за тэгээд тэр машина түлхүүр түлхээд асаах юм уу товчлуур дараад асаах юм уу дуу таних юм уу гэх мэтлэнгээр ингээд яг нөгөө нэг зорилгоо бичиж явахдаа төсөөллөөрөө бичнэ гэсэн үг. Тэгээ ингээд төсөөллөөрөө бичиж дууссныхаа дараа талархна. Яг энэ машиныг ингээд минийх болж байгаад баярлалаа. Надад ирж байгаа талархлаач гэдэг юм уу те. Ингээд талархал бичнэ. За тэгээд хамгийн сүүлд нь залбирна. Чин сэтгэлээсээ гуй. Бурхан та миний одоо энэ өгж байгаа бурхан гэдэг ч юм уу эсвэл орвоо ертөнц гэдэг ч юм уу яг чин сэтгэлээсээ хоёр гараа хатгаж байгаа залбир төсөөлгүй энэ яг минийх болж байна гэдгээр
За өглөөний залбирал тэгээд дараад нь чин сэтгэлээсээ бүх бие организмаар залбирахаар одоо тань бүх өөрийнхөө юу ч гэдгиймтэй харах мэдрэх бүх мэдрэмжээр 6-5 мэдрхгүйгээр мэдэрч залбирах нь аюул чухал. Тэгээд тэгж залбираад тэгээ сайхан аяанда би чинь сайхан тайвшраад ирнэ, тавираад ирнэ. Тэгэнгүүт нь дараад нь манифестээ уншина. Би үзэсгэлэнтэй, би эд баялагийг хүртэх хэрэгтэй. Би энэ төсөөлсөн эд баялгаа хүртэх эрх надад одоо байгаа. Би бүтээгч нь өдр гэдэг ч юм уу те. Өөртөө би үзэсгэлэнтэй, би чадна. Би чамд хайртай. Чи үнэхээр энэ бүхнийг эдлэх эрхтэй. Би чамд үнтэй болгоно эдлүүлнэ. Үнтэй болгоно, чамин болгоныг авч эдлүүлнэ гэж өөртөө хэлж яах хэрэгтэй. За тэгээд дасгал руугаа орно. Тэгээд дасгал руугаа орсныхаа дараа бяцлаглаа хийнэ. За бяцлаглаа хийж байхдаа одоо нэг ямар нэгэн юмд санаа зовхгүйгээр бүх санаа зовнил, бүх зориг, бүх бодол сэтгэлгээгээ нэг өдрийн тэмдэглэл дээр бичсэн болохоор одоо таны организм тайвширсан байна гэсэн үг. За тэгээд дасгалаа хийхээс өмнө, йог хийхээс өмнө заавал хөлөрөх хэрэгтэй байдаг. Ер нь бол жоохон хөлсөө гаргах нь илүү чухал санагддаг миний хувьд шүү. Тэгээд йога хийдэг. Тэгээ йога хийснийхээ ар дээр усанд ороод тэр йог хийхээс өмнө, дасгал хөдөлгөөн хийхээс өмнө бол 1 стакан усыг бол уудаг. Басангуудаа тэгээд дараад нь йога хийчээд усанд ороод тэгээд нүур амаа буддаг. За ингээд нүур амаа будаж байхдаа хүртэл нүрийн тасаа түрхэж байхдаа хүртэл нүрэндээ массаж хийн. Ер нь бол өөрийнхөө биеийг нэгч зүгээр байлгахгүй гэсэн үг. Өглөөгөр бол нүүрэндээ тасаа түрхэж байхдаа нүүрэндээ массажлна, йога хийн, усанд орно, үс гэзгээ угааж байхдаа уухандаа массаж хийн гэдэг ч юм уу. Ер нь бол өөрөө өөрийгөө эрхлүүлж, өөрөө өөрийгөө мэдэрч, өөрөө өөрийнхөө гоё сайхан болгоныг алгоноор тордож явах нь айгүй чухал гэдэг зорилгыг би тавиад байгаа. Тэгээд бяцлагал хийдэг. Усанд орохоос өмнө бол яг хөдөлгөөнөө хийж дуусчаад бяцлагал хийдэг. За бяцлагал хийж байхдаа бол өнгөрсөн огт санаа зовдөггүй, ирээдүйд санаа зовдөггүй. Яг одоо нөгөө йог хийсэн, манифест уншсан те өдрийн тэмдэглэлээ хөтөлсөн, ирээдүйд зорилго өнгөрсөн бүх юмнуудаа хийсэн болохоор одоо тэр чинь таны оюун ухаанд яг ямар мэдрэмж төрүүлж байна гэдгийг ажиглалт хийхийг би айгүй их зорж байгаа. Тэгээд ямар нэгэн бодлууд, мэдрэмжүүд ингээд айгүй их тэнэн гадаа машин дуурахаар машины дуурууд яваад өгчих жишээтэй, хажууд нэг хүүхэд дуурвал тэр хүүхэд рүү явчих жишээтэй. Тэр болгоноор нь татаж авчраал ер нь бол би хэлжсэн те бяцлаглыг хийхдээ би бол нэг баруун тал, зүүн тал хоёртоо болвол нэг тийм 2 хувийн тавьждаг. Нэг нь алтны хувин, нэг нь хогийн хувин гэж, эрдэнэсийн хувин, хогийн хувин гэд хувинч гэдэг юм хоёр хайрцагч байж болно. За тэгээд нөгөө бяцлаглаа ингээд хийж явахдаа яа тийм ээ гэхээр хэрэггүй бодлоод орж ирэх юм бол дандаа хогийн хувин руугаа хийждэг. Сөрөг бодлоод орж ирэх юм бол ирээдүйн тухай, бяцлаглалын тухай, ухаарлын тухай одоо тийм бодлоод орж ирэх юм бол юургүй хийждэг. Эрдэнэсийн хувин руугаа хийждэг. Тэгээ ингээд 2 хувин руу бодлоо ингээд 2 хувааж хийсээр байгаад ерөнхийдөө бүх мэдрэмжүүдээ голдуухан нэг бол амьсгал дээрээ, нэг бол яг энэ мэлмидээрээ авчрахыг илүүд үздэг. За ингэж хийхээр бие организм айгүй их тайвширдаг, тайвширлыг авдаг. Айгүй их одоо ямар нэгэн зүйлд одоо санаа зовх, зовнил байхгүй болдог гэсэн үг. Тэгээд тухайн өдрийн ажил үйлс ерөөсөө
хангалттай бүтхийн байна гэдэг итгэл төрж эхэлдэг байгаа шүү. За өглөөний ингэдэг. За дараад нь өдөр одоо ингээд болвол аль болох ажиглалт хийдэг. Ер нь бол ажиглалтыг аягүй их хийдэг. Мөнгө орж ирэх урсгалыг сайтар ажиглаж байх. Гэнтийн байдлаар ч гэсэн хамаахгүй таны данс руу мөнгө орж ирдэг. Тэрийг заавал хаанаас юунаас болж орж ирж вэ гэдгийг ерөөсөө битгий арай нуух. Харин тэгсний хооронд мөнгө орж ирэх одоо үүдийг хаагаад байгаа тэр сөрөг зүйлүүдийг ажигла. Тийм сөрөг юм байна уу гэдгийг өөрийнхөө амьдрал дээр айгүй их ажиглах хэрэгтэй. За дараад нь болохоор өөрийгөө нээж олох, өөрийгөө нээх одоо ер нь мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх аргад суралцах, өөрийнхөө гоо сайхан эрүүл мэндээ босгох аргад суралцах гэдэг ч юм уу те. Тийм чиглэлүүдээр одоо нөгөө ажиглах гэсэн үг. Ажиглах, мэдрэх, сонсох тийм үгнүүдийг амнаас гаргах. За тэгээд дараад нь бусдад туслах, өгөх тийм юмнуудыг ажигл. Би юугаараа энэ бусдад тус болж чадах вэ? Би юугаараа одоо бусдад нөлөөлж чадах вэ гэдэг юмнуудыг одоо аягүйх өөрийнхөө амьдралд ажиглалт хийдэг болсон. За тэгээд шинэ бизнес нээх зэрэг дээр өлөн бай. Ямар нэгэн одоо санаа орж ирэх юм бол тэр санааг айгүй хурдцтайгаар шүүрч авч. Ямар нэгэн шинэ санаа, бизнесийн санаа орж ирэх юм бол одоо нэг тийм санаан дээр их өлөн бай. Хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн яриа эдрээс одоо хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хайж сурах хэрэгтэй. Ер нь тэгэхээр дандаа хэрэгтэй зүйл рүү сэрдээл гэж хэрэгтэй үгийг сонсож хэрэгтэй юмыг мэдэрч ингэж ийм хэрэгтэй зүйл дээр өлөн байх нь айгүй чухал. Жижиг зүйлээс ч болсон хамаахгүй хүн суралцдаг. Тэгэхээр ийм зүйлээс өдөр тутамдаа байнга суралцж явах хэрэгтэй юм бэлээ. За дараад нь оюун бодлоо үргэлж нээлттэй байлгах, баярлах, талархах тэр зүйлсүүдийг дээр суралцах. Өчүүхэн жижигхэн зүйл таны хүүхэд цай аяглаад танд авчираад өгсөн байж болно шүү дээ. Тэгэхэд хүүхэдтэй баярлалаа миний үрээ баярлалаа. Баярлаж талархах, хэлэх үгийн шалтгаыг олох амьдралдаа байнга тийм юмыг олж явах хэрэгтэй юм байна гэж олж явах хэрэгтэй. За дараад нь өөрийгөө бишрэн хүндэлж өөрийгөө ариун байлгаж янз бүрийн хорт зуршлуудыг өөртөө бүх хүлийн зөвшөөр. Орчлон ертөнц бохир зүйл дургу мөн эргэн тойрнооч бас цэвэрл үр хүүхдээ ариун байлга. За тэгэхээр ер нь бол нэрээ дунгаж төрсөн хүүхд шиг өөрийгөө хайрл. Тэр хүүхдэд хизээч хүн ямар нэгэн бохир юм хүргэхийг хичээдэггүй зү тэ. Тэгэхээр ерөөсөө энэ чиглэл яг энэ шиг ингэж өөрийгөө хайрлаад амьдралдаа өдөр тутамдаа өөрийгөө яг тэгж нандинж явах хэрэгтэй. За энэ дээр бол нэг хайрын 5 хил гэж байдаг. Манайхан мэдэх бах. За тэгэхээр үг, магтаал, хүрлцэх, биелэг, цаг хугацаа. Биш. Би буруу хэлчлээ. За харин 5 хилийг хэлээр өөртөө харилцах. Өөрийгөө магтмаар байна уу? Магт. Өөрийгөө илж таалмаар байна уу? Өөрийгөө хайрлаад ингээ тэрмээр байна уу? Тэгвэл тэрвэр. Өөртөө бэлэг авмаар байна уу? Өөртөө бэлэг ав. Та өөртөө бэлэг авч өөрийгөө хайрлаж өөрийгөө магтаж байж л та өөрийгөө үн цэнтэй мэдэрч ижил таны эргэн тойрно таныг хайрлна. Яагаад вэ гэхээр хүн таныг юунд анхаарал төвлөрүүлнэ тэр зүйлд чинь эргэн тойрных нь чинь
тэр зүйлийг чинь одоо таныг дагаж хайрладаг гэсэн үг. Та өөрийгөө хайрлвал үр чинь хань ижил чинь таныг хайрлана. Та өөрийгөө орхичих юм бол өөрийгөө орхиод тэднийг хайрлаад байхаар тэд нар араа өөрөөр одоо нөгөө сөрөг зүйл одоо болж хордог байх нь шүү, эргэдэг байх нь шүү дээ. За дараад нь өөрийнхөө ирээдүг амар их төсөөл хамгал хүч чадлаараа залбирэн гуйж ирээдүгээ төсөөлж мөн чангаар хэлж ярьж сонс. Одоо энэ бичлэгүүд байна шүү дээ. Одоо тий янз бүрийн бичлэгүүд байна. Тэр бичлэгүүдийг хар. Өөрөөр хэлбэл төсөөллийн самбар бүтээ. Төсөөллийн самбарыг өдөр тутамдаа харж бай. Тэгээ тэрийг авсан байгаагаар төсөөл, мэдэр, бас гуй, бас баярал тэр зүйлд орсон байгаагаар. За ер нь бол дараад нь сөрөг зүйлийг хүлээн зөвшөөрөхөө би хэлсэн байгаа тий. За сөрөг зүйлүүдийг, мэдрэмжүүдийг чиний хийх ажлууд гэж өөртөө сөрөг мэдрэмж төрөхөөр миний хийх ажил гэдгээр хүлээн зөвшөөр. Ер нь би юу хийж чадаагүй болохоор сөрөг мэдрэмж надад төрөөд байна. Би юуг буруу хийсэн болохоор сөрөг мэдрэмж надад төрөөд байна гэдгээ өөрийгөө маш сайн ажиглах хэрэгтэй юм билээ. За тэгээд дараад нь хамгийн үзэсгэлэнтэй гайхамшигтай эмэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр. Чи тэр сөрөг зүйлс гэдэг сөрөг бодол гэдэг зүйлүүд чи бүгдээрээ ерөөсөө өөрийн чинь хийх ёстой ажлууд, хийж чадаагүй ажлууд гэдэг ч юм уу ийм зүйлүүд байт юм байна. Голдуухан. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө сөрөг мэдрэмж төрөнгөт өөрөө өөртөө одоо миний хийх ёстой ажил гэдэг юм байна. Би юуг буруу хийсэн байна. Эдгээр гэдгийг айгүй их одоо нэг ажиглах хэрэгтэй юм билээ. Зя өөрийн эргэн тойрноо эдгэж хайрыг цац гэрлийг түгэ бусад хүмүүс надаар дамжин эдгэж байна гэж өөрийгөө эдгэж байна гэж төсөөл итэг. Эр нөхөр үр хүүхдээ жинхэнэ утгаар нь хайрыг мэдрүүл гэр бүлээ бүтэн байлга. Дэрэгдэх хүмүүсээ жаргаа. Их хүнл жаргаж эхэлбэл бусд нь аяндаа жаргаж эхэлдэг. Уурч нь хурж ивэл яг юунаас болж уурлав гэж байнга өөрөөсөө асуу. Нэг их чухал юм бишээвэл уура барьж өнгөрөө оронд нь инээ шаал. Одоо хайртай нөхрөө юунаас болж ууралж байгааг ажигл. Энэ манд юун сэтгэл дундуур байгаад байна. Юунд уурлаад байна гэдгийг ажигл. Анзаар уур нь гартал чимээгүй харин ч өөдөөс нь хайрын бишрэлийн харцаар тайван харж ажиглаж дүрлцсэн уурыг нь гаргуул. Тэгээ тайвширтал нь хүлээ. Тайвширхаар нь тайван бай миний хань. Юунд уурлах вэ гэж хэл. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний ар дээр нь хайртайгаа илэрхийл. Хүүхдээ, нөхрөө бүгдийг нь яг адилхан ингэж хайрл. Харин гадны үнийг бол өөр. Чи тэр хүний гэр бүл биш учраас зүгээр л уурыг нь өөрт нь үлдээгээд тоогчгүй хай. Тэр уур гомдлыг нь өөр дээрээ авч одоо би зовох шаардлага байхгүй шүү дээ. Тэр хүн намайг уурал гэд над руу дайрч явахад би тэр хүний уурал гэд ингээд уурал гэд над руу дайрч явахад тгийгээд би уурлах шаардлага байхгүй юм байна. Чи энэ ертөнцид зүгээр нэг ирээгүй гэдгээ хүлээн зөвшөөр. За дараад нь өдөр болгон жаахан ч гэсэн үр дүн гарвал тэр үр дүнгийн дэвтэр нээж угаад бич. Тэгээд тэр үр дүн гарсан бол тэр үр дүндээ талрах, баярл. Хөөх би энийг хийсэн юм шүү дээ. Би ийм жаахан ч гэсэн ийм үр дүн гарсан юм шүү.
би 500 грамм ч гэсэн жин хайцсан байж штэ. Би ямар нэгэн байдлаар одоо юу ч гэдэг юм те. Өнөөдөр би мацаг өрцсөн биш үү? Тэргээд яг тэр үр дүнгуудээ дэвтэр дээр бичээд тэрэндээ баярл. Үр дүнгээ бичиж дууссан бол маргаашийнхаа өдрийн хамаг чадлаараа төсөөлн залбирч гоё маргааш өглөө ч гэсэн өдрийн тэмдэглэл хөдөлсөний ар дээр хамаг чадлаараа төсөөлж залбирал гоё. Хорвоо гайхамшгаар эргэх болно. Ямар нэгэн талархмаар баярламаар зүйл байвал тэр дорн шууд бичиж агаарай. Үр дүнгээ ч гэсэн тэр дорн бич. Энэ орчлон ертөнд баярлсан, талархсан илэрхийлж байгаа хамгийн том илэрхийлэл юм. Үргэлжил нэг аз жаргал ирж байгаа юм шиг, гоё болох гэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй амьдр. Тэгээд тэр аз жаргалаа ирэхээр нь баярлаж, инээж, хөөрч, гэр бүлэрээ аз жаргалтай байгаагаа төсөөл. Гэр бүлээ бүтэн аз жаргалтай байгаагаар төсөөл. Тэгээд тэрийг яг одоо мэдэрч байгаа юм шиг төсөөл. Өдөр тутамдаа тасралтгүй аз жаргалтай бай гэвэл яг энэ зүйлүүдийг хийгээрэй за. Тэгэхээр хүний чамайг аз жаргалтай ингээд хүчээр өөрөө аз жаргалтай байхаар яа гэмэ гэхээр хорвоо ертөнд чи жаргаж өгнө би чамд жаргаагаад өгье гэл жаргалыг чинь танд өгөөд идэг байх нэ. За ингээд энэ удаагийн ер нь бол яг миний яг өдөр тутамдаа барьдаг тийм ашигладаг өдөр тутамдаа би яг ингэж л өөрийгөө одоо нөгөө аз жаргалтай баяр баясгалантай юунд санаа зовхгүйгээр ингэж амьдрахыг хичээж байгаа миний мөрдлгүүд байгаа. Тэгээ хэрвээ хүсвэл та өөртөөсөө ч гэсэн мөрдөж болно. За ингээд одоо жинхнээсээ дараа нь талархлыг та бүхэнтэйгээ хуваалцъя.